За өнөөдрийн хичээл маань бусдад холбоо тогтоох чадвар 5 дугаар хичээл. Бусдад холбоо тогтоох чадвар гэдэг нь одоо ялангуяа энэ өсвөрийн залуучуудад маш хэрэгтэй хичээл байгаа. Тэгэхээр нөгөө таньдаггүй ямар ч хүнтэй соёлтой сайхан харилцах чадварыг холбоо тогтоох чадвар гэж тодорхойлсон байна. Тэгээд хүмүүстэй ажил амьдралын шаардлагаар шинэ холбоо тогтоох, түүнийгээ үргэлжлүүлэх, үнэлгээ дүгнэлт өгөх, тогтоосон холбоогоо эерэг замаар одоо таслах зэрэг нь холбоо тогтоох чадварын жишээ болно. Тэгэхээр бусдад холбоо тогтоох чадвартай байна гэдэг нь хүн насан туршдаа амьдралдаа хүмүүстэй харилцаж түүний үр дагаврыг ойлгодог байна гэсэн үг. Түүнчлэн одоо холбоо тогтоох чадвартай байхын тулд өөр нэг сайн тал тийм ээ холбоотой байдаг хүмүүстэй одоо хүмүүсийнхаа үзэл бодол үнэт зүйлийг мэддэг түүнчлэн одоо бусдыг хүндэтгэх хүлээн зөвшөөрөх ийм асуудлыг бас та өөрөө эзэмшсэн байх ёстой. За тэгээ холбоо тогтоох чадвар гэдэг нь өөрөө юу юм бэ? Таньдагч бай, таньдаггүйч бай та ямар ч хүнтэй соёлтой боловсон харилцах чадвар нь өөрөө ийм холбоо тогтоох чадвар гэж тодорхойлсон. За холбоо тогтоох чадвар нь яагаад чухал юм бэ? Нийгмийн амьдралын одоо шаардлагаар хүмүүс хоорондоо харилцаанд орж холбоо хамааралтай болдог. Хүмүүс ажил сургууль дээр амжилт олох хэсэг нь багш, ажил олгогч, хамтран ажиллагч зэрэг хүмүүстэй тогтоосон харилцаатай шууд хамааралтай. Хүний амьдралын одоо хувьд найз нөхөд, хайртай хүмүүс хоорондох харилцаа тэдэнд сэтгэл ханамж, баяр баясгалыг авчирдаг одоо зүйл бол энэ холбоо тогтоох чадварыг эзэмших, харилцааны чадварыг эзэмших зүйл дээр ингээд үнэлэгддэг тийм ээ. За гэр бүлийн дотн холбоо нь хүмүүст ая тухтай, аюулгүй амьдралыг мэдрүүлдэг. Эндээс үзэхэд ерөөсөө хүний амьдралын бүхэл хэсэгт холбоо тогтоох чадвар чухал үүрэгтэй гэдэг нь харагдаж байна. За бид нар одоо сурагчдад сургалт явуулдаг байнга ялангуяа одоо өсвөрийн залуучуудад болохоор энэ үерхэл нөхөрлөл гэж юу юм бэ? Үерхэл нөхөрлийн үнцэн гэдэг нь юу юм бэ гэдээ одоо байнга ярьж зөвлөгөө өгж явдаг юм аа. За биедээ ойр дотн байж өөрийн болон амьдралын жаргал зовлонгоо хуваалцдаг хүмүүсийг найзууд гэж тодорхойлж байна. За хүний сайн найз болгодог цорын ганц арга зам гэж байдаггүй. Тэгэхээр та үерхэл нөхрөлтэй найз нөхдийн холбоонд маш үнэнч байх бас ийм дүрмийг баримтлах хэрэгтэй. Үерхэл нөхрөл нь олон янз хүмүүсийн бусдад итгэх, санаа бодлоо хуваалцах, харилцах, нөхрөлийн тухай одоо мэдэх ийм одоо үйлдэлүүдээс бүрдэж байгаа. За тэгээд үерхэл нөхрөлийн утга учир нь тийм ээ хэр хэмжээ, хинтээ яаж нөхөрлөх үү, хинтээ ямар асуудлын тухай ярилцах уу зэрэг нь болохоор тухайн хүний өөрийнх нь шийдэх асуудал юм аа. За тэгээд үерхэл нөхрөл нь цаашаа яваад хайр гэсэн одоо хайр дурлал руугаа орох магадлал одоо өндөр байдаг. Хайр гэж юу юм бэ гэсэн асуултанд болохоор хүн төрөлхтөн бид нар янз бүрийн үнсгээс тайлбарж ирсэн. Тэгэхээр хүний одоо хүн төрөлхтөн бий болсон үеэс өнөө хүртэл бидний амьдралд байсаар ирсэн байх ч болно тийм ээ тодорхой хариулт өгч чадаагүй хэвээр байна. Яагаад тэр хайр гэдгийг хүн болгон өөр өөрийн үнцгээс тайлбарладаг, өөр өөрийн үнцгээс үнэлдэг. За энэ сэдвээр одоо бид нар суралцагчдад өөрийнх нь амьдрал тохиолдож байсан одоо жишээн дээр хайр дээр ингэж тогтоолгож жишээ яриулдаг, санал асуулах хилцүүлэг явуулдаг, эргцүүлэмж явуулдаг тийм ээ. Тэгэхээр нөгөө ойр дотны найз, дурлалт, хосууд, гэр бүлийн хүмүүс маань өөрт нь одоо яг амьдралд нь аз жаргал бэлгэлж байгаа зүйлийг хайр гэж бас ойлгодог. За мөн энэ сэдвэр бол хүмүүс хайр халамж чин хүслээ илэрхийлэхээс гадна харилцаа тогтоох, тухайн харилцаагаа үргэлжлүүлэх, харилцаагаа нандинан хадгалахын тулд юу хийх ёстой гэдгийг судалж бас мэддэг. Тэгэхээр таны бас хувийн одоо үзэл бодол, хувийн үнэлтээс шууд хамаарагдж байгаа ийм асуудал байгаа шүү. Тэгэхээр та бол найз нөхдийн хоорондох харилцаа гэдгийг бол бас маш одоо үнэнч шударгаар ингэж үнэлж хамгаалж явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр бусдаас сонссон зүйлээ нөгөөхөнд очиж танд итгэжсэн нууцыг нь болохоор бусдад задруулж ингэж явж явах бол бас харилцааны одоо юунд байхгүй тийм ээ. За харилцааны энэ дөрмүүд дотор энэ үерхэл нөхрөлийн үнцний одоо яг агуулга дотор зөвшөөрөхгүй эс зөвшөөрөх гэсэн одоо ийм хоёр хугдхуун явж байгаа. Зөвшөөрөх гэдэг нь одоо бусдын дэвшүүлсэн тодорхой нөхцөл санаа, хүсэлтийг хүлээж авах гэсэн юм аа. Та бол одоо өөр хүний дэвшүүлж байгаа санаа бодлыг дэмжиж байгаа, зөвшөөрж байгаа гэсэн үг тийм ээ. За хүнийг зөвшөөрөөгүй байхад нь бэлгийн ямар нэгэн одоо зан үйлд татан оролцуулах, бэлгийн хүчирхийлд өртүүлэх, улмаар одоо хүчингийн асуудал ч юм уу тийм юмд хийх
хүргэх одоо ийм тохиолдлууд их гардаг. Тэгэхээр хүмүүс өөрийгөө хянаж удирдахаас гадна бэлгийн харилцаанд орох хэсгээ шийдэх нь тухайн хүний бүрэн одоо эрхийн асуудал гэж тодорхойлсон байна. Тэгэхээр та зөвшөөрөх үү, зөвшөөрөхгүй байна уу гэдгийг бас харилцаж байгаа тэр үерхэж байгаа хүндээ ойлгуулах нь маш чухал юм аа. Тэгэхээр мөн одоо хүн одоо аливаа асуудалд зөвшөөрөл өгөх, зөвшөөрөхгүй байх, зөвшөөрлөө одоо цаг тухай ямар нэгэн одоо цаг хугацааны дараа өгөх эсвэл цуцлах эрх нь бол танд байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ болзоо одоо нөгөө өсвөрийн залуучуудад хэлэхэд бас хайр дурлал гэж ингэж найзалдаг, найз нөхдийн одоо холбоо тогтоодог тэгээ болцдог. Тэгэхээр энэ хүүхдүүдийн дунд бол болзоо гэдэг нь ямар утгатай юм бэ тийм ээ? Болзоо нь өөрөө ямар ач холбогдолтой юм бэ? Эцгийнхээ зүгээс ямар одоо харилцаа хандлагатай байх ёстой юм бэ? Хяналт тавих ёстой юу гүй юу гэдгийг бас тодорхой хэлмээр байгаа. Тэгэхгүй бол нөгөө хайр дурлалын холбоотой одоо шинэхэн хосууд үерхэж байгаа гэж болзоонд очино. Тэгээд өөрийнхөө одоо сэтгэл санаа юунд болохоор хяналт тавьж чадахгүй ямар нэгэн бэлгийн хавталтад орох магадлал үүсдэг. Иннээс нь олж нөгөө сургуулийн насны өсвөр үе одоо залуучууд охид маань жирэмслэх аюул гарч байгаа тийм ээ. Тэгэхээр нөгөө болзооны үед бас анхаарах асуудлууд байна. Тэгэхээр бид нар энэ яг гол зорилго нь юу вэ гэхээр та бол найзлах, нөхөрлөх, үерхэх гэдэг нь одоо ямар үнцэнтэй вэ гэдгийг л тэр найзаж байгаа хүндээ бас сайтар ойлгуулж юуг нь одоо үндсэн тэр гол 4-5-аас ингээд бусад хүнд ойлгуулах тэр найзалж байгаа хүндээ ойлгуулах нь маш чухал юм аа. За тэгээд эрх мэдэл гэж байгаа. Эрх мэдэл гэдэг маань хүмүүс хоорондох холбоонд эрх мэдлийн ялгаа гарч ирдэг. Хэн нэг нь одоо үйл ажиллагаанд нь хяналт тавихыг хүсдэг, шийдвэр гаргах давмгаа оролцдог, эрх мэдэлтэй байдаг. Энэ нь болохоор эрх мэдэл гэж яригдж байгаа. За эрүүл харилцаа холбоо нь болохоор хоёр хосын амьдралд хоёулын нь маш чухал учраас хоёулаа тухайн харилцаанд эн тэнцүү байдлаар орж хяналт тавих, шийдвэр гаргахад одоо хамтдаа ингэж асуудлаа шийдэх нь айгүй тийм эерэг талтай гэж ингэж үзэж байна. За энэ дэр бид нар нэг нөгөө хүүхдүүдэд хийлгдэг нэг дасгал ажил байна тийм ээ. Ямар хүн сайн найз байдаг вэ гэсэн асуултанд болохоор бид нар одоо хүүхдүүдийн дунд асуулт тавьдаг. Нөгөө социометрийн судалгааны аргаар анги одоо 30 хүүхэдтэй байвал аль алинтай найзлдаг ингээд судалгаагаа авдаг тийм ээ. Зарим хүүхдүүд маш олон найзтай, зарим хүүхдүүд ганцаардмал байдалтай, зарим нь бүр зожиг ерөөсөө юу одоо нуугдмал тийм дотгошоо гарсан хүүхдүүд байдаг. Тэгэхээр энэ дэр нөгөө багш нар маань бас анхаарах хэрэгтэй. Ер нь бол тухайн ангид төлөвшөж байгаа, хүмүүжж байгаа хүүхдүүд маань бага дунд ахлах анги аль алинд ч хамаагүй энэ үерхэл нөхөрлийн үнцэн, найз нөхдийн үнцэн, тийм ээ, үерхөх, нөхөрлөх, найзлах, найзыгаа таних энэ хичээлүүдийг бас ингэж ойлгуулж зааж явбал илүү үр дүнтэй. Тухайн хүүхэд маань дараа нь сэтгэл санааны ямар нэгэн хохиролд учрахгүй амьдралд хөл тавьж ингэж одоо би насанд хүрсэн хүний одоо дайта болж гарч ирэхэд ямар нэгэн одоо гомдол ч юм уу дотроо тийм цөхрөл ингэж ийм байдалтай явахгүй, гутрахгүй гэсэн одоо зорилгоор урьдчилсан сэргийлэх зорилгоор тийм ээ хүүхдүүдийг илэн далангуй одоо ангидаа тийм хүмүүжлийн цаг дээр ч юм уу ингэж яриулж ангийнхаа хүүхдүүдтэй илэн далангуй дотн одоо тийм найз нөхөрсөх харилцааг уур амьсгалын одоо бий болгох нь багш нарын одоо яг өөрийнх нь гарт нь байгаа. Тэгээ багш нарт өг зөвлөмж болохоор энэ одоо таны сайн найз хэн бэ гэсэн дасгалын зорилго нь болохоор тухайн хүүхдийн хинтээ нөхөрлөдгийг та мэдж авна тийм ээ. Нөхөрлийн одоо үр дагавар сайн тал муу талыг бас тайлбарлаж өгнө. Тэгээд хүн одоо хэдэн ч сайн найзтай байж болно. Олон одоо танил хүнтэй байж болно. Жинхэнэ найз гэдэг нь хэн юм бэ тийм ээ? Жинхэнэ найзууд нь хоорондоо ямар харилцаатай байдаг юм бэ? Та хэрвээ ямар нэгэн одоо хүнд дурлсан бол тэр найзын харилцаа юм уу, өөр харилцаа юм уу тийм ээ? Тэрийг хүртэл нарийн ширийн одоо ингэж зааж өгөх нь бас чухал гэж багш нарт зөвлөмөр байна. За тэгээд найз нөхдийн харилцаа маань зорилго нь болохоор ерөөсөө таны одоо харилцаа бат бэх, үнэнч шударга, цаашдын одоо таны амьдралд маш одоо тийм урт хугацааны тогтвортой харилцааг бий болгох зорилготой. Тэгэхээр одоо хүүхдүүд маань хүн болгон багш нар маань энэ харилцааны үерхэл нөхөрлөлийн үнцэн тийм ээ хайр дурлал гэж юу юм эд нарыг одоо мэдэх нь бас чухал юм а гэж өнөөдрийн хичээлийг ингээд түгээж байна.